байцгаана уу? Намайг Инхмаа Огтэй Инхчин гэдэг. Би 2022 он Дорнод их сургуулийн багш багангийн боловсролоор суралцсан төгсөж, Дорнод аймгийн Баян сумын ерөнхий боловсролын сургуульд багангийн багшаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Одоо би 5 дугаар ангийн хариуцсан ажиллаж байна. Сурагчдын төвшин тодорхойлж ялгаатай даалгаврын сан боловсруулан сурагч бүрийн ахиц цогцлогийн зөрүүг арилгах зорилготой ажиллаж байна. Мөн унших сонирхлыг дэмжин 1-ээс 5 дугаар ангийн сурагчдын заавал унших ном зохиолыг уншуулан уншсан номын тэмдэглэл бүтүүлэг сурагчдын сурах талаар төлөвшүүлэх үүднээс 10 минутын уншлагыг тогтмол хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сурагчдыг уншин ойлгох чадвар нь анги ахих тусам нэмэгдэж байна. Орчин үеийн сургалтын арга зүйг хэрэгжүүлж, цахим хэрэглэгдэхүүн интерактив хичээлийн хэрэглэгдэхүүнийг хичээлдээ тогтмол хэрэглэж, сурагчдын эдэг оролцоог нэмэгдүүлэн ажилладаг. Мөн эдүүдийн цахим хичээлээр эдэг оролцоог системтэй бүртгэн сурагчдыг урамшуулан ажилладаг. Багшийн мэргэжлийн хүрээнд ур чадвараа тасгалгүй хөгжүүлэн ажиллаж байна. Үүнд үсгийн ур чадвар 2025 хурлаар монгол хэл хичээлээр 1-р эзэж аймгийн ур чадвар тэмцээнд амжилттай оролцсон. Аймгийн мэргэжлийн хүслийн бүлгийн хүрээнд богино эхийг өрнүүлэн бичсгээс судалгаа хичээл заасан. Мэргэжлийн хүслийн бүлгэрээ монгол хэл хичээлээр үйл явдлын өрнүүлэн зохион бичээсээр судалгаа хичээл тус заасан. Сурагчдын оролцоог чухалчилж, сургууль болон олон нийтийн үйл ажиллагаанд эдэг санаачлагтай оролцсноор сурагчдын хүмүүжил төлөвшөлд эргээр нөлөөлдөг. Даасан ангийн амжилтын хувьд бид тоочин багийн олимпиадад 1-р байр, сургуулийн аврах шалгаруулах шатрын тэмцээнд 1-р байр, 1-ээс 2 дугаар ангийн бүтээж бохирдол удаагийн 3 дугаар байр идэв. Ажиллах хугацаанд эзэмшсэн арга туршлагаа бусад түгээж багаар хамтран ажиллаж байна. Аймгийн мэргэжлийн хүслийн бүлгийн хүрээнд ялгаатай даалгавар хэвлэн боловсруулах сэдвээр арга туршлагаа танилцуулж, түгээн дэлгэрүүлэлт хийв. Нийт хичээлийн хөтөлбөрийн уралдаанд 6 дугаар байр идэв. Гэр бүлийн орчин, хүүхдийн сургууль, үзүүлэх мэдээ сэдвээр илтгэл хэлэлцүүлв. 2025 оны байгууллагын шидэг мэргэжлийн хүслийн бүлгээр шалгарсан. Аймгийн багш нарын спортын тэмцээнд баг хамт олноороо амжилттай тогтмол оролцдог. Цаашид орчин үеийн сургалтын арга зүйг сургалтандаа ашиглан сурагчдын унших чадвар, сэтгэн бодох, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, мөн багшийн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэн хичээл сургалтын чанарыг ахиулахад илүү анхаарч ажиллах зорилготой байгаа.